Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Энэ нэртэй итгэлээрээ түүнд хүрсэн. Өнөөдөр та ч гэсэн Бурханд итгэлээрээ хүрч танд ямар ч асуудал байсан Бурхан таныг утгагүй амьдралаас чинь гаргаж амьдралыг тань шинжлэх болно гэдэгт итгэж байна уу? За өнөөдөр бидэнтэй хамт өдөр тутмын амьдралдаа баяр хөөртэй байх хичээлд хамтдаа суралцж байгаад баярлалаа. Бурхны үгнээс илүү суралцах тусмаа хэцүү байдлыг туулж төвчж байсан ч өдөр тутмын амьдралдаа илүү аз жаргалтай байх болно. Би айдсын тухай, айдсаа итгэлээр ялах тухай болон мөн айсан үедээ ямар байх талаар зааж байсан. Та үзээгүй ч магадгүй. Айж байсан ч хий гэдэг нь ямар утгатай вэ? Айдас гэдэг үг бол дайтах эсвэл зүгтах гэсэн утгатай. Библиэлд олон газарт би чамтай хамт байгаа учраас юунаас ч бүү гэж бичсэн байдаг. Бурхан хүмүүст та нар айдсыг мэдрэхгүй гэж хэлээгүй. Бид амьдралынхаа ямар ч үед хизээж айдсыг мэдэрч болно. Өөрсдийнхөө мэдрэмжиндээ захирагдаж болохгүй гэж өөртөө шаардлага тавьж чадвал бид айж байсан ч хийж чаддаг болно. Бурхны хий гэсэн зүйлийг хийлгэхгүй, зүрх сэтгэлээсээ хиймээр байгаа зүйлд тань саад болдог айдсаар та өөрийгөө захируулж болохгүй. Би мунхаг байхыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Та уснаас айдаг. Тэгээд сэлж чаддаггүй байхад чинь гүнзгий ус руу үсэрч ор. Айж байсан ч хий гэж хэлээгүй байна л да. Миний ярьж байгаа зүйл бол эхлээд Бурхан үнэхээр энэ зүйлийг хийгэрэй гэж дуудаж байгаа болон хийх хэрэгтэй зүйл гэдэгтээ та итгэлтэй байх талаар ярьж байгаа юм. Joyce айж байсан ч хий гэж хэлсэн гэд өөрийгөө шархлуулаасаа гэж би хүсэхгүй байна. Хүмүүс айснаас болоод олон зүйлийг алдах боломжтой. Заримдаа үдшилтэд явахгүй шалтгаан нь таних хүн тэнд байхгүй, эсвэл тэд өөрийн тоохгүй байх гэж боддог. Яагад гэвэл өмнө ийм зүйл тулгарч байсан учраас дахиад ийм байдалд орохоос айдаг. Яг одоо та нар эргээд бодоод үзвэл олон удаа айдастай тулгарч байсан байгаа. Гэхдээ одоо айдас хаалгыг тань тогшвол та итгэлээр хариу бариарай. Та айдасгүй амьдрмаар байгаа бол эргэлзэхгүй байж сурах хэрэгтэй. Бидний эргэлзэх үед Бурхан өөрлөдөг гэж би хэлээгүй. Томас эргэлзээг би гараа шарханд хүрэхээс нааш итгэхгүй гэж хэлэхэд нь Есүс түүнд хүрэхин зөвшөөрсөн. Тэр шархаа түүнд үзүүлсэн. Тэгээд Есүс түүнд хараагүй мөртлөө итгэхсэд ерөөлтөё гэж хэлсэн. Бид энэ үед байна. Танд эргэлзээ байгаа бол түүнийгээ Бурхантай чөлөөтэй ярилц. Та үргэлжлүүлэн залбирсаар байхгүй бол эргэлзээндээ баригдаж магадгүй юм. Эргэлзээ ирэх бүрт эргэлзээндээ тэнэгэлзэх хэрэгтэй. Яг гэвэл дайсан маань биднээс хулгайлахыг хүсдэг. Миний хэлэх дуртай үг бол эргэлзээ бол айдсын баг эцхэн хувилбар юм. Өсөж том болж айдас болоогүй. Гэхдээ эхлэн тавигдсан. Хэрвээ бид баг дээр нь дарж авбал ялах магадлал өндөр байдаг. Авраам боломжгүй зүйлд итгэсэн. Бурхан түүнд өөрийн гэсэн хүүхэд өгнө гэж хэлэхэд Авраам болон Сара хүүхэд төрүүлэх нас нь өнгөрсөн байсан. Гэхдээ тэр хүлээх итгэлтэй байсан. Тэгээд тийм ээ гэж хэлээд тэр хүлээсэн. Тэр Бурхны түүнд өгсөн амлалтанд итгэн хүлээж байхдаа юу болсон талаар Библийг уншиж үзцгээе. Ромын 4:18-аас 21. Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд өөр удамчин ийм болно гэж урд найрцаасаар түүнийг олон үндэстний эзэг болгосон юм. Өөр орчуулга дээр найдвар байхгүйсэн ч тэр итгэлтэй байсан гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл үүний бодитоор харвал итгэх зүйл байгаагүй. Энэ найдвартай гэж харахаар зүйл түүнд байгаагүй. Сара харвал өгөхд өгсөн биетэй. Тэгээд яаж ч бодсон найдвар алга гэж хэлэхээр тийм байсан.
Мөн өөрийгөө харахаар 100 настай. Тэгээд надад ч бас найдвар алга гэж харахаар л байсан. Бид найдвараа дэлхийн зүйлсээс хайх хэрэггүй. Бид найдвараа Бурханаас хайх хэрэгтэй. Бид нэр Бурханы хувьд бүх зүйл боломжтой гэдэгт л итгэх хэрэгтэй. Заримдаа би олон зүйл бодмооргүй байдаг. Яг л Бурханы хувьд боломжтой боловч бид түүнийг хийж өгнө гэдэгт эргэлзээр байдаг. Бид өөрсдөө эргэлздэг. Өнөөдөр бид энэ талаар ярилцах болно. Найдах зүйл байхгүй байсан ч тэр бүх үндэсний эцэг болно гэсэн амлалтанд итгэж байсан. Сайн сонсороо. Тэр 100-аад наслсан тул энэ нэгэнт өгшөрсний болон Сарагийн онооч өгтөнг болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дөрөвцсөнгүй. Тэр нөхцөл байдлаасаа зүгтэж чадахгүй. Гэхдээ тэр Бурхан бол агуу гэж хэлсэн. Бурхан биднийг ийм байгаасаа гэж хүсдэг гэж би боддог. Нөхцөл байдлаасаа битгий. Харин сайн харж байгаа. Би харж байна. Гэхдээ энэ бүгд Бурханаас дээр байж чадахгүй гэж хэлээрэй. Бурханд бүх зүйл боломжтой. Үл итгэл. Зарим орчуулгуудаар Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тэнгэрлэх бус. Харин ч итгэлээр хүчрхэгжлээгээд цааш нь Бурханд алдрын өргөж амлсныг биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тэр илүү хүчрхэг болсон. Тэр итгэлээр хүчтэй болж байсан учраас түүний хийх зүйл болоогүй ч түн талархаж магцаар байсан. Та Бурханаас амьдралтын боломжгүй зүйлийг асуухдаа танд эргэлзээ байгаа бол амаа нэгээд Бурхан ажиллаа хийсээр байгаа гэдэгт би итгэж байна. Миний ялалт яг хэрэгтэй үедээ ирэх болно. Библиэд энэ дэлхийг ялах ялалт бол итгэл гэж хэлсэн байна. Итгэл бидний амьдралд ялалт авчирдаг. Итгэл гэж юу вэ? Итгэл бол харагдахгүй байгаа зүйл хараагүй боловч найдаж байгааг хэлнэ. Тэгвэл сайн бодоод үзье. Юу гэж хэлж байна вэ? Итгэл бол харагдахгүй байгаа зүйлд хараагүй боловч найдаж байгааг хэлдэг. За тэгвэл жишээ аваад үзье тийхүү. Би нөхөртөөгөө өөрийн гэсэн байшинтай. Та магадгүй таны байшинтай гэдгийг тань яаж мэдх юм бэ? Байшинтай би харахгүй ингэж хэлж магадгүй. Би байшингаа энд авчираад энэ миний байшин гэд харуулж чадахгүй. Гэхдээ би байшингаа байгаа гэдгээ та нарт батлаад гэрээ танилцуулж болох юм гэж хэлвэл та за таны байшинтай гэдэгт би итгэж байна гэж хэлж болно. Библиэр итгэл бол тодорхой бус зүйлсийн баталгаа бөгөөд хараагүй боловч найдаж байгаа зүйлс юм. Харин айдас бол сөрөг зүйлсэд итгэх юм. Айдас бол бидний найдаагүй зүйлс. Хараагүй зүйлсийн баталгаа юм. Итгэл бол бүтээгч хүчтэй байдаг шиг айдас ч бас бүтээх хүчтэй гэж би итгэдэг. Миний хэлж байгаа зүйл айж байгаа зүйл тань тохиолдох болно гэж хэлээгүй байна л да. Харин та айдастайгаа удаан байвал таны амьдралд нөлөөгөө үзүүлэх болно гэж хэлж байна. Яг тэр миний айж байсан зүйлс над дээр ирлээ гэж хэлдэг. Итгэлтэй байгаа бол үгээрээ тулалдах хэрэгтэй. Авраам итгэлгүй байдал түүнийг Бурханы амлалтанд эргэлзэхэд хүргэж байсан боловч тэрээр илүү хүчтэй байж Бурханд алдар болон магтаал өргөж Бурхан амлалтаа биелүүлэх болно гэдэгт баттай итгэж байсан. Бид өнөөдөр бүх зүйлд иймэрхүү байдлаар хандах хэрэгтэй. Бурхан бидэнд хайртай гэдэгт бид баттай итгэж байна уу? Хамгийн сайныг хийж өгөх болно гэдэгт итгэж байна уу? Бурханд бүх зүйл боломжтой гэдэгт бүрэн итгэж байна уу? Би Бурханд өөрийгөө бүрэн дүүрэн итгэж байгаагаа мэдмээр байвал Бурханаас гуйснаа аваагүй байгаа үедээ миний залбирал зөв байгаагүй гэдгийг олж харах юм. Миний Бурханаас асууж байгаа зүйл минь Бурханы хүссэн зүйл биш учраас өгөхгүй байгаа болохоос Бурханы түрүү гэсэн зүйл байхгүй. Тэр миний гуйсныг өгөөгүй шалтгаан нь хамгийн сайн тохиромжтой биш байж болно. Бид олон зүйл гуйдаг, тэгээд түүнийг зөв гэж боддог. Харин та тэр гуйж байгаа зүйлээ өөрөө зохицуулаад аваад явж чадхааргүй байж болно. Эсвэл Бурхан илүү сайныг биелсэн боловч та тэр зүйлийг та сайн мэдэхгүй учраас гуйгаагүй байж ч болно. Бурхан бидэнд зориулж гайхалтай сайн зүйлүүдийг биелсэн байгаа боловч бид нар өөрсдөө ч мэдэхгүй итгэлгүй байсаар байж болох юм.
Яагаад гэвэл бид эргэлзээр байдаг. Бид Бурхан ийм зүйл бидэнд хийж өгөх болно гэдэгт эргэлздэг. Гэхдээ Бурхан таныг хараад гайхад байх зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр таныг төрхөөс чүмэн мэддэг байсан. Та ихийн хөвлөгөөс төрхөөс чүмэн таны бүх амьдрал түүний наманд бичигдсэн байгаа. Тэр таны хийж байгаа бүх алдааг хийх бүх алдаагч бас мэддэг. Та түүнд итгэж итгэлээр хамт явж байгаа бол Есүс таны гин нүглийн төлөө амиа өгсөнд итгэж бүх гин нүглээ түүнд өгч гэмшсэн бол та бурханлаг амьдралаар амьдраарай. Таны бүх гин нүгэл уучлагдсан бөгөөд баруунаас зүүн бүгд арчигдсан байгаа. Бурхан танд ууралдаггүй. Харин танд туслахыг хүсдэг. Яг өмнө дээр бид юу хийхээ мэдэхгүй байгаа бол Бурхан дээр очив. Тэр мэрэгэн ухаан өгч биднээс бурууг хайлгүй харин туслах болно гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид муухай зүйл хийгээд өөрийгөө төвөгтэй байдалд оруулсан. Түүнийгээ мэдэж байгаа бол Бурхан дээр очиод би энийг хийснээрээ өөртөө төвөг болох хаалгаа нээж эхлэв. Бурхан минь намайг үнэхээр уучлаарай, би гэмшиж байна. Надад таны тусламж хэрэгтэй байна. Та намайг энэ замраагүй байдлаас гаргаж өгөөч. Би өөрөө юу ч хийж чадахгүй байна. Та надад туслаач гэж хэлээрэй. Тэр чи өөрөө л энэ бүгдийг хийсэн шүү дээ гэж хизээж хэлдэггүй. Тэр биднээс буруу зүйлс хайдаггүй гэж хэлсэн байна. Дэлхийн хүмүүс танаас олон алдаа олдог бол Бурхан таны алдааг сандагчгүй юм. Тэр бол өршөөнгүй. Авраам найдвар алдаагүй. Харин ч итгэлээ сулдахгүй байсан. Тэр Бурханд алдар болон магтаал өргөж харин ч итгэлээр хүчтэй байсан. Одоо Марк 5 дээр байгаа түүхийг хуваалцгаая. Энд Есүс итгэлгүй байдал болон эргэлзээнд дургүй гэдгийг хэлж байгаа. Бурхан болон улс үндэстний ярьж байгааг бид ялгаж салгаж мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ бидний дайсан бидэнтэй ярьж байвал чамайг худалч гэдгийг мэдэж байна. Тиймээс би тоохгүй, анхаарахчгүй гэж хэлэх болно. Марк 5:22 та бүгдийг энэ түүхэнд ороосоо гэж хүсэж байна. Заримдаа бид уншиж байгаа зүйлдээ ордоггүй, сайн боддоггүй. Би танд уншиж өгч байхад та өөрийгөө харж байна. Оролцож байна гэж төсөөлөд үзээрэй. Синагогийн ахлагчдын нийгэм болох Яир гэгч ирж Есүсийг хараад хөлтөн унж Бяцхан охин үхлийн өрнөгт байна. Та очиж гараа тавиач. Тэгвэл тэр минь идэж амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв. Энэ хүний залбирлыг төсөөлөд үзээрэй. Бяцхан охин минь үхлийн өрнөгт байна. Та очиж гараа тавиач. Тэгвэл тэр минь идэж амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв. Есүс анхаарлаа хандуулсныг харж болохоор байна. Тэгээд Есүс түүнтэй хамт явхад үе олон түүнийг дагаж бүчин шахаж байлаа. 12 жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт чаналж өөрт байсан бүхний зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ. Тэрээр Есүсийн тухай сонсоод цааш нь тайлбар Библиэлд учир нь тэр би ядаж түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Би энэ хэсэг дуртай. Та өөртөө эерэг зүйлсийг ярьж болох нь байна. Би ядаж түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ. Тэр бол нэг хүний охиныг эдгээхээр явж байгаа. Тэр бараг өөх гэж байхад өөр хүнийгэнд зогсоод тусалж байна. Энэ үед ямар вэ гэж та бодож байна вэ? Иймэрхүү үед яри оюун бодол ямар эргэлзээ айдаст автсан гэж бодож байна вэ? Тэр даруй цус гоочхон зогссон, өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв. Есүс өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээ. Бурхны хүч үнэхээр байдаг. Эдрэгтэй байдаг. Бурхны хүч таны амьдралд ажиллан хийж эхлэх үед олж мэдэх болно. Хорсын олон зүг иргэн харж хэн хувцсанд нь хүрвэ гэж асуулаа. Дагалдагч энэ асуултыг нь утгагүй асуулт гэж бодсон. Шавнар нь түүнд үе олон таныг шахаж байг та харж байна шүү дээ гэж хэлсэн. Гэвч тэр эмэгтэй итгэж байсан учраас хүрсэн. Та өнөөдөр амьдралд тань ямар ч асуудал байсан Бурхан энэ бүгдээс гаргаж таны амьдралд сэргэлт авчирна гэдэгт итгэж Бурханд итгэлээр хүрмээр байна уу?
Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж Есүсийн өмнө онов. Тэгээд бүх хүн хэлжээ. Есүс түнд "Охин минь, итгэлчин чамайг аврав. Амар тайван яв зовлонгоос ангижрах тун" гэв. Таны итгэл зөвхөн ийм зүйл хийсэн. Итгэлээр чөлөөлөгддөг. Итгэлээр өөрчлөгддөг. Итгэл эдгэрэл авчирдаг. Итгэл таныг ажилгүй байхад ажилтай болгодог. Түүнийг айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж "Охинтой нь өгсөн. Багшид түүг удаад яах вэ?" гэжээ. Одоо яана? Түүнд ямар санагцсан гэж бодож байна вэ? Та яагаад энэ эмэгтэй дээр зогсож байгаа юм бэ? Надад яаралтай хэрэг гарсныг хэлсэн биз дээ. Тэр энэ үгийг хэлээгүй. Гэхдээ иймэрхүү зүйлийг мэдэрсэн байх гэж бодож байна. Тэгэхээр цааш нь Марк 5:36 дээр "Сонсоод" гэж хэлсэн бөгөөд тайлбар Библиэлд "Гэвч Есүс үүнийг сонсоод синагогийн ахлагчид "Агцгүй итэг" гэж хэлв. Түүний хэлж байгаа үгийг харах юм бол олон зүйлийг хэлж өгч байна. Есүст бүх итгэлийг тавих хэрэгтэй. Еврей 12 дээр саад болж байгаа бүх зүйлээс хараагаа салгаад бүгдийг эхлүүлэгч болон төгсгөгч Есүс дээр бүрэн дүүрэн итэг гэж хэлсэн байгаа. Бурхан таны итгэлийг эхлүүлээд бас зарим зүйлд тань хариулт өгөхгүй орхих болно. Тэр итгэлийг эхлүүлж бас төгсгдөг нэг юм. Заримдаа та бүх зүйл болж өгөхгүй. Бурхан асуусан зүйл тань хариулт өгөхгүй байсан ч гэсэн үргэлжлүүлэн итгэсээр байх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн энд мөрөөдлөөсөө бууж өгсөн хүмүүс байгаа юм шиг санагдаж байна. Магадгүй дайсан тань зүгээр л мартаж үзэх гэж хэлсэн байж болно. Ийм зүйл хизээж болохгүй. Мартаж үз. Зүгээр л хитрхи гэгээлэг байна. Ийм зүйлийг Бурхан чамд хэлээгүй байгаа гэж хэлж байгаа. Тийм бол та хэсэг зур аацнаад зүрх сэтгэлээ чагнаарай. Хэрвээ та алдаа гаргавал даруй үүнийгээ хүлээн зөвшөөр. Тэгээд "Үгүй шүү, Бурхан энийг надаар хэлэхийг хүсэж байгаа. Энийг Бурхан надад хэлсэн" гэж хэлээрэй. Та өнөөдөр итгэлийн хурцад таны дотор байгаа итгэлийн галаа асаагаад "Би Бурханд итгэж байна. Хэр удаан байсан ч хамаагүй итгэж байна. Би бууж өгөхгүй. Учир нь Бурхан үгээ өгсөн. Тэр бол итгэмжид" гэж хэлээрэй. Цааш нь гарч байгаа зүйлийг харвал тэр Петр, Иохан, Яаковоос бусдыг дагаж хэлээгүй гэдгийг сана. Яагаад гэдгийг хэлэх үү? Есүс энэ охиныг үхлээс амжуулах болно. Гэхдээ эргэн тойронд эргэлзсэн болон итгэлгүй байгаа хүмүүс байгаасаа гэж хүсээгүй. Тэр итгэлтэй хүмүүс хамт байгаасаа гэж хүссэн. Юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Таны байгаа нөхцөл байдал утгагүй боломжгүй байгаа үедээ та өөрийгөө сөрөг үзэлтэй, наад зүйл чинь бүтэхгүй гэж хэлдэг хүмүүсээр эргэн тойрноо хүрээлүүлэх хэрэггүй. Та өөрийгөө эерэг, итгэлтэй, танд урам өгдөг. Бурхан тантай адил итгэж байгаа хүмүүсээр эргэн тойрноо хүрээлүүлэх хэрэгтэй. Таны төлөө залбирдаг хүмүүс хэрэгтэй. Зүгээр л "Тэнийхүү яах вэ? Би чиний төлөө залбирна" гэж хэлдэг нэгэн байхтай л болно. Тийм хүмүүсийг залбирч өгдөг. Тэд Бурхан сонсдог гэдэгт итгэн залбирч өгдөг. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч чангаар уйлж хайлагсдыг тэр харлаа. Орондоо тэр тэдэнд "Юунд та нар уймарч уйлж бивэ? Энэ хүүхэд үхээгүй харин унтаж байна" гэсэнд тэд түүнийг тохиолхон инээлдэв. Түүний юу хийхийг харцгаая. Харин Есүс бүгдийг гаргаж зөвхөн өнөө хүүхдийн аав ээжийг өөртөө байгсныг хамт авч Петр, Яаков болон Иохан хамт байсан. Хүүхдийг тавьсан өрөөнд оров. Тэгээд охиныг амьлуулсан. Тэр зүгээр л босч ирээд амьлсан. Эндээс юу сурахыг хэлж өгөх үү? Та нар эргэн тойрны эргэлзэж байгаа сөрөг байдаг хүмүүсээс ангижирвал өөрсдийнхөө амьдралыг өөрчилж болно гэдгийг эндээс харж болохоор байна. Би сөрөг байхыг хүсдэггүй. Учир нь би өмнө сөрөг байсан. Ийм байх ямар байдгийг би мэднэ. Үргэлжил толгойд хоёр эерэг бодол орж ирэхэд л миний толгой манардаг байсан. Ягаад гэвэл сөрөг хандлагатай аавтай байсан. Тэр хүнд ч итгэдэггүй байсан. Түүнд хинч таалагддаггүй, бүх зүйлийг дотор тамиртай хардаг байсан. Тиймээс би яаж сөрөг байх вэ гэдэг хүмүүжлээр өссөн болохоор эерэг зүйлийг утгагүй мунхаг гэж хардаг байсан. Бурхан намайг энэ байдлаас гаргахад
хэсэг хугацаа шаардагдсан. Дэв гэрэлснээс хэсэг хугацааны дараа надад чи дандаа яагаад сөрөг хандлагатай байдаг юм бэ гэж хэлж байсан. Тэр үед нь би хэрвээ чи сайн зүйл болохгүй гэсэн бодолтой байвал дараа нь сэтгэлээр унахгүй байх болно гэж хэлсэн. Би амьдралдаа олон удаа сэтгэлээр унах зүйлтэй тулгарч байсан. Тэгээд өөрийгөө муу зүйл, муу бодлоос хамгаалж байна л гэж боддог байсан. Гэтэл яг үнэндээ би сургаалт төгс 15:15 дээр хэлсэн шиг муу зүйл шаналлаар дүүргэж байсан. Тэгээд иймэрхүү сэтгэлтэй байсан болохоор миний байгаа байдал хүртэл ийм л харагддаг байсан бөгөөд дээрээс минь алга хуунж ирэх гээд байгаа юм шиг л байдаг байсан. Та өөрийгөө иймэрхүү байдалд орохоос сэргийлдэг байх хэрэгтэй. Танд ийм асуудал байж болно. Тэгээд найзуудтай нь үргэлжил асуудал ярьж, дээрээс нь чамд байгаа сөрөг асуудлуудыг байнга хэлж өөр хийх зүйлгүй харагдаж байгаа бол та болгоомжлоорой. Өөрийгөө баяр жаргал өгдөг, таныг инээлгдэг, урам зориг өгдөг, Бурхан бүгдийг хийж өгч чадна гэж хэлдэг хүмүүсээр хүрээлүүл. Эргэлзээ гэдэг бол зам байхгүй, боломж байхгүй. Эч хүрт орно. Эргэлз хаягтан гэсэн утгатай байдаг. Эргэлзээ бол хоёр тал зогсож байгаа бөгөөд аль замаа сонгохоо мэдэхгүй байгааг хэлнэ. Бага итгэлтэй хүмүүс агаарт хөвж байгаатай адил гэж хэлсэн байдаг. Бодоод үзтээ. Зүгээр л агаарт байгаа. Ямар утгатай болохыг мэдэх үү? Бурхан биднийг түүнийг сайн гэдгийг мэдээсэ, тусалахыг хүсэж байгааг ч мөн мэдээсэ гэж хүсдэг. Би хэлж байсан Яаков 1:5-8 дээр харин та нарын хэн нэгэн мэрэгэн ухаанаар дутвал бүхэнд өгөөмрөөр өөрөө шаалгүй өгөгч Бурханаас гуйв. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйв. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар түүхтэн давлгаалах тэнгисийн дэлгөө мэт ажээ. Тиймхүү эзнээс юм авна гэж бүү санаг. Тиймээс би та нарыг толгоогоо өргөд итгэж байгаа зүйлдээ баттай итгэе гэж хэлмээр байна. Би дахиад хэлээд өгье. Толгоогоо өргөд итгэж байгаа зүйлдээ баттай итэг. Тань чалгуур ирэх болно. Үүнд 1 минут ч битгий зарцуул. Та хүлээх хэрэгтэй болж магадгүй. Таны хийж байгаа зүйл бүтэхгүй мэт санагдаж болох юм. Итгэлийн тулаан хийж байгаа бол та Бурхан айлсан сүнсийг өгөөгүй учраас би айхгүй. Харин хүч болон хайр найдварын сүнс өгсөн. Бурхан надад хайртай гэдгийг би мэднэ. Тэр миний амьдралд гайхалтай сайн төлөвлөгөө бэлдсэн байгаа гэж хэлээрэй. Үүнийг хэлж байсан. Мөн олон удаа хэлж байсан баха. Бид Бурханд эргэлзэхээс илүүтэй өөртөө эргэлзэх нь их байдаг. Цаг дуусахаас өмнө энэ талаар ярилцгаая. Та өөрийнхөө алхам бүрийг үйлдэл бүрийг шүүдэг үү? Та би энийг хийх ёсгүй байсан, энийг хэлэх хэрэггүй байсан, би энийг худалдаж авах хэрэггүй байсан, би тийш авчих хэрэггүй байсан, би энийг идэх хэрэггүй байсан. Би сайн удаан залбирч чадсангүй. Библиэс би зөв ишлэл олж уншиж чадсангүй. Өнөөдөр би гэмшлийн үг сайн хангалттай хэлж чадсангүй. Би Библийг уншсан боловч сайн ойлгосонгүй. Өглөө хүүхдүүдэд тэрхээ марцсан байна. Би хитрхи их ярьж байна. Би чимээгүй байх хэрэгтэй байсан. Би илүү сайн ээж болох байсан. Би илүү сайн аав байж болох байсан. Би тэгэх хэрэггүй байсан, ингэх хэрэггүй байсан гэж хэлж болох юм. Мосенс бидэнд чи тийм биш гэж үргэлж хэлсээр байдаг. Гэхдээ та тийм биш байж болно. Харин та итгэлтэй байвал Есүс таныг хангалттай сайн байлгаж чадна. Та үргэлжил би энийг хийх ёсгүй байсан гэж хэлэхгүй болох хэрэгтэй. Би өглөө эрт босоод Бурхантай цагийг өнгөрөө залбирч Библийг судлан, залбирч дуусны дараа олон удаа Мосенс надад буруу залбирч байна гэдэг сэтгэлтэй болгодог байсан. Би зөв сүү залбирсангүй. Би зөв газар залбирсангүй. Би удаан залбирч чадсангүй. Бурхан намайг сонсоогүй гэсэн бодол сэтгэлтэй байлгаж байсан. Тэгээд би энэ худал зүйлд итгэж өөртөө эргэлзэхээ болох хэрэгтэй гэж шийдэн энэ байдлаасаа гарсан юм. Тэгээд юу болсныг мэдэж байна уу? Та энэ хугацаанд сонссон зүйлээс үүнийг заавал сонсох хэрэгтэй чухал зүйл шүү. Өөртөө эргэлзэхээ байл. Яагаад вэ гэж Бурхан танд итгэж байгаа. Хэрвээ та өөртөө итгэхгүй бол сайн зүйл хүлээх хэрэггүй. Би та нарт бардамын цаг сурах талаар яриаг байна. Харин энэ зүйлийг энэ бүгдийг хийж өгсөн баярлалаа Бурхан минь гэж хэлдэг байгаасаа гэж хүсэж байна. Миний танд хэлмээр байгаа зүйл бол та өнөөдөр Бурханы төлөө хамгийн сайнаараа байж, Марк дээр гарсан шиг 100% төгс байж чадахгүй ч Бурхан таныг энэ үглийг уучлсан бөгөөд тэр таныг халамжлана гэдэгт баттай итгэхээсэй гэж хүсэж байна. Бурхан байнга л өөртөө эргэлзэж чанаж яваасаа гэж хүсдэг. Та Бурханыг сонсож чадна гэдэгтээ итэг.
Бурхан танд хайртай гэдэгт итэг. Бурхан таны амьдралд сайхан зүйлийг хийх төлөвлөгөө байгаа гэдэгт итэг. Таны хийсэн ямар ч алдааг засаж залруулад гайхалтай болгож, гайхамшиг бүтээх Бурханд итгээрэй. Энэхүү нэвтрүүлгийг Joyce